байцаана өнөөдрийн дэвгүрийн өнөөдөр философи гэж юу вэ гэдгийн сэдвээр ярилцъя. За ингэхдээ хүмүүс ер нь философи юу гэж төсөөлдгийг, за философичид юу хийдгийг, үгийн гаргалынхын үүднээс аваад үзвэл философи гэж юу вэ? За мөн философиг тодруулах зарим жишээ, философийн асуулт гэж ямар байдгүй, за философийн онцлог, за мөн түүнийг зөөрлөж тайлбарсан тайлбаруудын тухай товчхон тайлбарлая. За ингээд хүмүүс ихэнхдээ юу гэж боддог вэ гэхээр философи гэдэг бол амьдралаас хол хөндий, амьдралд хэрэггүй, одоо үр ашиг байхгүй ийм шинжлэх ухаан гэж ингэж хандах тохиолдол их байдаг. Өөрөөр хэлэх юм бол философи ярьж байгаа юм бол өдөр тутмын амьдралд үр ашиг өгөхгүй, амьдралаас дэндүү хол хөндий юм ярьдгаа гэж нэг талаасаа ингэж ханддаг. За гэсэн хэрнээ өөрсдийнхөө өдөр тутмын амьдралд философи гэдэг үг түүний утга агуулгыг байнга хэрэгжилж яадаг. За тэгээд өөрсдөө ойлгосон ойлгоогүй хүн бүхэн өөрийн гэсэн философи үзэлтэй байдаг. За энэ хачирхалтай энэ хандлагын талаар бол нэг философийн зохиол бол дараах жишээг авч тайлбарласан байдаг. Хоёр найз шар айрганы мухлагт орж ив. Тэгээ хоёулаа шар айраг аваад ууж. Тэгсэн нэг нь аяхтай шар айргаа лааны гэрэлд өргөж харж яснаа. Амьдрал гэдэг бол аяг шар айраг юм да гэж хэлдэг. Гэтэл нөгөөх нь аяхтай шар айргаа бас эргүү тойруулж нэлээд харснаа. Яагаад гэж асуудаг. Яагаад амьдрал чинь аяг шар айраг юм бэ гэж. Гэтэл нөгөө анх энэ асуудлыг төвшүүлсэн нөгөө хүн маань харин юу гэж хариулдаг вэ гэхээр би яаж мэдх юм бэ? Философич биш гэж ингэж хариулдаг. За энэ байгаа энэ жишээгээр юу харуулж байгаа юм бэ гэхээр за амьдралын утга учир ч гэдэг юм уу? Иймэрхүү тохиолдолд одоо энэ нэг хэцүү асуултад хариулах ёстой хүмүүс нь философичд байдгаа гэсэн ийм маягаар хандаж. Нөгөө талаас бол яаж ийм вэхээр философи одоо амьдралын мөн чанар гих мэт ийм хэцүү бэрх асуултуудад хариу олох ёстой ийм хүмүүс гэж ингэж ойлгодог. Ийм ухаан гэж ингэж ойлгодог. За тэгвэл ер нь философичд хаана юу хийдэг юм бэ гэж. Философич хүн ажиллаа хийж яана гэхээр яг юу хийгээс үүж. Философиг яг нэг утгаар ингээд тодорхойлох бол маш хэцүү, боломжгүй зүйл үү. За жишээ нь математик гэж юу вэ гэх юм бол тооны тухай ухаан гэдэг ч юм уу. Хим гэж юу вэ гэнгүүт хувилгын тухай ухаан гэдэг ингээд. За физик гэж юу вэ гэх юм. Энэ бол грекээр физик гэдэг нь байгаль гэсэн утгатай тийм. Тэгэхээр байгалийн тухай ухаан гэдэг. Ингээд хэлэхэд магадгүй тэр хүн тоо гэж мэдэхгүй байсан ч гэсэн за юу тааж ийм юм судалдаг юм байна гэсэн нэг юм баримж авч байна. Гэтэл философийн талаар ийм тодорхойлт хүндээ боломжгүй байдаг. За философч хүн ажиллаа хийгээ сууж яана гэхээр одоо тэр ажилтдаг философийн ажилтдаг гол зүйл нь өөрөөр хэлбэл хийдэг гол зүйл нь өөрөө ойлголт байдаг учраас гаднаас нь хараад түүнийг тодорхойлох ямар ч боломж байхгүй гэсэн. За тэгэхээр сэтгэх гэдэг бол хүний хамгийн чухал шинж байдаг. Тэгэхээр Родины энэ одоо сэтгэгч гэдэг баримлт энэ шинжийг харуулж байгаа. Магадгүй философчид ажиллаа хийж яана гэхээр юу хийж яана гэхээр ингэ сууж идэм юм. Бас ийм дүр зүйл. За үнэхээр бол философчдын хамгийн гол барьдаг хийдэг гол зүйл нь бол тэгэхээр ойлголт. Ойлголт дээр ажилд ойлголтыг тодруулж за түүнийг одоо эргэлтэнд оруулж идэг. За ингэхээр энэ утгаар нь бол Делез, Гваттари гэдэг энэ Францын философчид философи гэдэг бол ойлголтын үйлдвэрлэл юм а гэж ингэж тодорхойлсон байна. Өөрөөр хэлбэл философи бол ойлголтыг үйлдвэрлэдэг гэсэн. Энэ утгаар ярьж байна. Мужаан хүн бол юу хийх нь тодорхой. Бодоор юм хийнэ. Гаднаас нь хараад мэдэж болж байна. За дархан хүн юу хийх вэ? Төмрөөр юм хийнэ. Тийм ээ. За дархан хүн бол одоо төмрийнэ. За гэх мэтээр ингэ ярьж. Яг энэ шиг философч хүн гэдэг бол ажиллах гол зүйл нь бол ойлголт. Философч ойлголтын найз байна. Түүнтэй ажиллах. Ойлголт гэдэг маань одоо юу гэдэг юм шууд гарт баригдах, нүдэнд үзэгдэх бич зүйл биш учраас түүнтэй ажиллаж байгаа нь хөндлөнгөөс хараад анзаарахдаггүй. За мөн түүнчлэн 20-р зууны бас том философч Рассел, математикч энэ хүн болохоор философи ер нь хаана ажилладаг вэ гэдэг тал дээр хариу өгсөн байдаг. За тэрээр юу гэж үздсэн байдаг гэхээр философи гэдэг бол нэг талаас бол теолог буюу бурхан судлал гэсэн. Нөгөө талаас шинжлэх ухаан. Энэ хоёрын дунд байдаг хинээч биш газар дээр бол ажиллаж байдаг гэж. Энэгээрээ тэрээр юу хэлэх гэсэн бэ гэхээр философи гэдэг бол
одоо юу гэдгийг магадлах албагүй тодорхой мэдлгүүдээр үндэслэж хийсвэрлэдэг гэдэг утгаараа магадгүй теологтой их төстэй тэрний зарим шинжүүдийг агуулдаг. За гэхдээ түүнээс ялгаатай хэн нэгэн сургаал номлогч юм уу лүндэн хайрлагч тэр хүний одоо хэлсэн үгэнд нэр хүндэд ч гэдэм үү. За ер нь аливаа нэр хүндэд тулгуурлахаасаа илүүгээр оюун ухаан илүү найддаг. Оюун ухааны эмх зэгц учир утгад нь илүү ач холбогдол өгдөг гэдэг утгаараа нөгөө шинжлэх ухаантай адилхан. Анхандаа философи бол өөрөө үүсгэтэй яах нь домог шашны энэ бүх сэтгэлгээний эсрэг шинжлэх ухааны тодорхой сэтгэлгээ олж үүссэн байдаг. Тийм ч учраас эртний үед яасан гэхээр одоо бидний нэрлээд байгаа шинжлэх ухааны гэдэг судалгаа бол эрт үедээ философийн судалгаа маягаар эхэлсэн. Тэгээ философи гэдэг нэрийн дор бол шинжлэх ухааны бүх мэдлэг бол хөрөнгөлөгдөг байсан гэдгийг ингэж ойлгосон зүг байна. За тэгэхээр философи бол ийм дундын талбарт ингэж ажилтдаг байх нэ гэж. За үгийнх нь гаргалынх нь хүнднээс аваад үзвэл эртний грекийн фило буюу уг нь бол нэр үгээр дурлах хайр гэсэн юм утгатай үг тийм. За энэ бол фило буюу дурлах гэсэн үг. София буюу цэцэн мэргэн гэсэн. Өөрөөр хэлэх юм бол цэцэн мэргэн дурлах. Энэ ухаан юм аа гэж ингэж тайлбарладаг. Мэдээж хэрэг цэцэн мэргэн дурлах энэ ухааныг сониучудаа юм яагаад гэж лавлж яадаг. Тэр сониуч ухаантай тэр хүмүүс хөгжөөж улам бүр боловсронгуй болгосон баг. За тэгвэл философийн зарим ном зохиолуудад юу гэж тайлбарладаг вэ гэхээр цэцэн мэргэн дурлах гэдэг бол үннийг тань мэдсэн ухаан юм аа гэж. Өөрөөр хэлбэл цэцэн мэргэн гэж юу хэлж байгаа юм бэ гэхээр үннийг таньсан ухааныг цэцэн мэргэн гинэ. За тэгэхээр философи гэдэг бол үнэнд дурлах гэсэн үг. Философи бол үнний тухай ухаан гэх мэтээр ингэж тайлбарласан байна. За энэ тайлбар энэ тодорхойлт бол маш эргэлзээтэй. Одоо их асуудалтай гэсэн үг. За философийн зорилго бол та үнэн биш. Философи бол үнний тухай ухаан биш. Тэгэхээр философийн зорилгыг үнэнгээ томьёолчих юм бол философи өөрөө маш урагшгүй шинжлэх ухаан болж хувирнаа. За яагаад гэхээр шинжлэх ухаанууд дотроос одоо философиос урт бүхтэй өөр юм ухаан бол баг байхгүй. Тэгэхээр яаж нөхөр 2500 гаруй жилийн турш үнэн гэж нэг юм хайгаад байдаг. Тэгсэн хэрнээ олоод эцсийн маягаар томьёолцсон нэг ч үнэнгүй байх юм бол философи бол маш урагшгүй шинжлэх ухаан болж хувирах нэ гэсэн. За угтаа бол энэ философийн үүрэг зориултыг буруу тодорхойлж байгаас болж байна. За философи бол үнний тухай ухаан биш. Философи бол харин яаж юм вэ? Асуудлыг цор ганц шийдтээ гэж үздэггүй байх нэ. Философи асуудлыг яах вэ гэхээр аль болохоор олон шийдэл тунд. Одоо юу гэдэг нь тэр асуудлыг одоо бололцоо бүх шийдлүүд нь дэвшүүлж ингэж авч үзхийг оролддог. Өөрөөр хэлэх юм бол одоо бидний өмнө нэг ширээ байлаа гэж үзэхэд ширээг бид нар тойрч хандж байгаа хандлагатай л илүү төстэй юм да. Өмнөөс нь харахад бидэрт яах вэ? Ширээний талаар нэг ухаалт төрнө. Хажуу талаас нь харуул арай өөр. Дээрээс нь харуул өөр. Цаанаас нь харуул өөр. Өөрөөр хэлэх юм бол харах өнцгөө өөрчлөлт тоолно бидэрт яах вэ? Тэр ширээний талаар бүрэн дүүрэн юм ухаарал бий болчихдог гэсэн үг. За тэгэхээр философи бол ийм үзлийн олон цэгүүдийг л хүнд төлөвшүүлэх гэж байгаа. Үүрэг зориулт нь үүн чиглэж байгаа гэж ойлгох илүү дээрээ. За философи бол асуудлыг цор ганц шийдтэй биш ээ гэж ингэж хардгаа гэж. За үүн дээр хэдүүлээ математикаас жишээ аваад ингээ тайлбарлах гэж оролтой. За тоо гэж юу вэ? За жишээлбэл хоёрын тоо гэж юу вэ? За юу гэхээр за тэр хоёрын тоог бид нар араб үсгээр тэмдэглэж болно. Араб тоогоор тэмдэглэж болно. Эсвэл монгол бичгийнхэн хоёрын тоогоор тэмдэглэж болно. Эсвэл орон тоогоор тэмдэглэж болно. Энэ тэмдэглэгээ ч юм уу дүрсэнд бол нэг учруулдаг байхгүй. Тийм хамгийн гол нь түүний зааж байгаа юм илүү чухал. Хоёр гэдэг бол хоёр юмыг зааж байгаа. Өөрөөр хэлэх юм бол тоо гэдэг бол хоёрын тоо гэдэг бол цаана хоёр юм гэсэн ийм утга зааж байна гэж ингэж үздэг. За үнэндээ математикийг бид нар заахад сурахтаа ч гэсэн жоохонтой яг л ингэж эхэлдэг. За тэгээ бид нар яадаг вэ гэхээр жишээлбэл хоёр юм дээр хоёр нүмийг нэмээд 4 болно гэж ингэж үздэг. За жишээлбэл хоёр алим дээр хоёр алимыг нэмээд 4 алим гэх мэтээр. Математик сурахтаа бид нар яг л ийм маягаар эхэлдэг тийм үү? 3-аар нэмээч ийм маягаар. За тэгээ дараа нь яадаг вэ гэхээр арай хийсвэр төвшин дэрнэ. За тэгэх юм бол одоо жишээ нь юу хоёр алимнаас за 2-оос 4-ийг хасъя гэхээр математик утгаараа бол хас 2. За гэтэл хэрв тоог юмгээ үзчих юм бол ийм бэрхшээлтэй асуудлууд үүснэ гэсэн үг.
За жишээлбэл тоо юм бол хоёр туслуулсан дээр хоёр туслуулсыг нэмэхэд нийлээд нэг том туслуус болж болно доо гэж. Эсвэл хоёр ширхэг айлмнаас дөрвөн ширхэг айлм хасъя гэж. Хэд вэ гэж. Хас хоёр айлм гэж юм би юу гэдэг ийм асуудал гарна гэсэн. Тийм ээ? Хоёр айлмны зээл юм уу? Эсвэл хоёр айлмны өр юм уу? За яг хөө зээл өр гэж байж болох боловч хас хоёр айлм гэдэг юм байхгүй гэсэн. Тэгэхээр тоо гэдэг бол юм бол биш байх нэ. Тоо бол яг юмыг тэмдэглэж байгаа. Тэр тоон утгууд ч гэдэг юм. Ийм маягаар болон цаашаа гүнзгийрээд яв. За энэ тооны тухай жишээг ахаад авна. За бид нар 22 дээр 6-ыг нэмвэл за математик утгаараа 28 баг. Тэгвэл философи хэрэг философч байгаа бол гэсэн. Энэний бололцоод өөр шийдвүүд юу байдаг вэ гэж хайж ядгаа гэсэн. Хэрэг бид нар цагийн тодорхой утгаар ярьж байгаа. Шөнийн 22 цаг дээр 6 цаг нэмэгдэхэд бид нар өглөөний 4 цаг боллоо гэж ярьдаг. За энэ дээр авч байгаа зарим жишээ бол математикийн философи асуудлуудыг бол илэрхийлж байгаа юм аа. Өөрөөр хэлэх юм бол математикийн мэдлэг нь нийгэм соёлын хүчин зүйлээс хамаардгүй үгүй юу гэдэг ийм асуудлыг дэвшүүлж гаргаж ирж байна. За тэгэхээр философи бол асуудлын болцоо шийдлүүд нь авч үзэх юм. Мэдээж хэрэг тэр шийдэл ухаалаг тайлбартай байх хэрэгтэй. Түнхэн цааны бид нар ярьж байгаа шиг. Түүнээс биш юу гэдгийг гэхээр бодын шир дөрөв гэдэг нь худлаа нэг байдаг гэдэг. Тэгээ нэг нь юу юм гэхээр өөрөө бодоод олж гэдэг юм ухаалаг хариу хэлж чадахгүй ингэх юм бол энэ бол философич байгаа хэрэг биш байх нэ тийм үү? Цаандаал цэцэрхэж байгаа ийм хандлага болж хувирна. Философид ухаалаг тайлбар заавал байдаг гэдгийг бас анхаарах хэрэгтэй. За философийн асуултууд бол уг нь бол их энгийн. Философи бол гайхахаас эхэлдэг гэж ярьдаг. Гайхахаас. Энэ гайхах бол хүүхдэд бол бараг төрөлх юм байдаг. За философийн зарим асуултыг бол хүүхэд 3-4 настай хүүхэд бол жишээ нь заримдаа философийн асуултыг дэвшүүлчдэг гэсэн. Тийм энгийн байдаг. За гэхдээ энэ үгээрээ хүүхэд философч байдаг гэж хэлэх гэж байгаа юм биш шүү. Хүүхдэд гайхах ийм чадвар нь бол ийм байж байдаг. Энэ чадварыг бид нар яах вэ гэхээр алгуулахгүй хадгалж явах хэрэгтэй тухай ярих гэж байгаа юм. За жишээлбэл хүүхэд би хаанаас гарсан бэ гэж асуудаг гэсэн. Энэ бол философийн утгатай асуулт мөн. Философийн асуулт юм энгийн байдаг. Сайн гэж юу вэ? Муу гэж юу вэ гэдэг. Эсвэл байгалыг ямар нэгэн хувь зохицуулдаг нь үнэн үү гэдэг. Амьдралын утга учир нь юу юм бэ гэх мэт ийм асуулт байдаг. Угтаа хинж асууж болохоор юм энгийн асуулт. Гэхдээ энэ энгийн асуултын хариулт нь бол тийм энгийн биш байдаг. Маш төвөгтэй. Философид аль дээр дэвшүүлсэн, эртний үед дэвшүүлсэн тэр асуултууд ч гэсэн өнөөдөр хариугаа нэхэд нээлттэй хിവэрэл байж байна. Тэр битгий философи яадаг вэ гэхээр нэг асуудлын талаар эсрэг дэсрэг үзэл бодлууд зэрэгцээд оршиж боддог. Энэ бол философийн өөрийнх нь өвөрмөц онцлог, сэтгэлгээний эрх чөлөөг хангадаг ийм өвөрмөц талбар. Философиос өөр ингэх талбар маш ховор, их хэцүү. За жишээ нь тодорхой шинжлэх ухаануудаар авах юм бол за жишээ нь арга ухаан. Нэг өвчнийг эмчлэх хоёр эсрэг дэсрэг арга байна гэх юм. Аль нэг нь зөв байхаас өөрөхгүй болж хувирна гэсэн. Угтаа тийм л байс тийм. Өөрөөр хэлэх юм бол энэгээр дэмжиж болно гэвэл тэрний яг эсрэг юм яриад ийм байх болцоо арга ухаан жишээ нь байхгүй. За бусад одоо математик дээр ч юм уу байхгүй. Математик боддог нэг л арга одоо юу гэдгийг шийдлийг зөвшөөрч идэг. Гэтэл дүнгийн цааны ярьсан шиг одоо юу гэдгийг 2 дээр 2-ыг нэмээ 1 гэж бичсэн байх юм бол математикийн багш хүн бол тоо мэдэхгүй нэ гэж дүнгээ тавих байх та тэр үед нь тийм ээ. За гэтэл философи бол тэгдэг байх нэ гэж асуудлыг өөр өнцгөөс харцсан учраас. За жишээлбэл одоо бид тэр түрүүн жишээ авсан. Ширээг өмнөөс нь харуул. Энд одоо өөр хэлэх юм үцлийн цэгээ өөрчлөх тоолон түүний талаар өөр ухаарлаа авдаг. Тэгэхээр яаж ийм вөхөр нэг талаас харсныг нь зөв нөгөөгөөс харсныг нь буруу гэж хэлэх ямар ч үндэс байхгүй. Яг л энэ шиг философичд асуудалд ийм маягаар хандсан байдаг учраас нэг нөгөөдөө яах нь хүлээцтэй ингэж ханддаг байх нэ. За энэ бүгдээр тулгуурлаад философи гэж юу вэ гэдгийг зүгээр юм товч маягаар тодорхойлъё. За энэ философи гэдэг бол хэлэлцүүл зохих асуудлын талаар шүүмжлэл өрнөв боломжит шийдлүүдийг дэвшүүлж тэдгээрээс үнэнд хамгийн ойр шийдэлтэнд хүрэх арга замыг сонгоход нь тусалдаг ийм идэвхтэй үйл ажиллагаа гэж ингэж ойлгоо.
Философи бол одоо ямар ч тодорхой философи ямар ч тодорхойлт өөртөө бол юм юу бэрхшээл агуулж байдаг. Учир дутагдaltaй байдаг. Энэ нь юунаас болж байгаа юм бэ гэхээр философи гэдэг бол тодорхойлоод мэддэг юм шинжлэх ухаан биш ээ. Философи бол өөрөө хийж сурдаг юм зүйл. Энэ утгаар нь үүнийг идэвхтэй үйл ажиллагаа гэдэг. За тэгээд ийм хийж сурдаг зүйл учраас өөрөөр хэлбэл философийн асуудлуудтай тулгарч ээж түүний шийдлүүдтэй танилцж философи гэдгийг ойлгодог учраас энийг идэвхтэй үйл ажиллагаа гэж нэрлэж байна.